Амжилттай цаг үжиг Сонин туршлагатай нуулчлаа. санамсаргүй байж байгаа. Харин тийм. Хоёрын Камбожоос Туршлагуулаад. Камбожоос $55 Винтиан туйл нэг Лаосын яг төв орно гэж хэлсэн. Юу мэн $55 гэсэн тикет мэн. Замдаа хөтөлбөртэй хараад Маш олон илүү аваа. маш олон минивэн дамжин суугаад. Трансфер бас гэж бодлоо. Ерөөсөө автобусны тэр компани хоёрыг зүгээр хил гаргаж өгөөл харилцаа. Дубай цааш авчраа. Тэгээд хогайгүй авчлаа та. Тэгээ олчлоо. Гэтэ жоо хаалтагтай. Лаосын хэл дээр юу мэдчихгүй. Юу хаад хүлээж байгаагаа мэдчихгүй. Зүгээр л хэлсэн. Тэгээд тэр момент нэг гоё хэсэг болсон л та. Тэр гэрэлтүүлсэн. Тэгээд $40-оор хүн хүний $40-оор такси даад нөгөө 150 км газар заяа. Хөдөөнөөс нэг хот руу хамгийн ойрын хот руу орж ирэх гэж такси. Тэгээ одоо эндээс Винтиан автобус харин хаачиж автобус нүгөө явлаа. Тэр өмнөх нөгөө билетийг үзүүлээ яваад байсан чинь хэвээр бодож өгсөнгүй гэхдээ 2-3 цанхны хүмүүс нийлж харж иж арай гэж өнгөө өгсөн. Тэгээ эхлээд нэг амар тийм шорон шиг болсон зүгээр. Тэгээ буугаад буусан чинь нэг автобус явах гэж байгаа айгаар нүдэлсэн гэсэн арай азар биш ажиллаа. Арай нэг автобус боллоо. Яг цэвэр унтлаа авсан байна. Гэхдээ нэг ийм жижигхэн одоо ийм юу 2 хүн авдаг. Хэрвээ хүн ганцаараа явж байгаа юм бол танихгүй хүнтэй зөв нэг орон дээр унтан. Тэр үед нэрцэг хадлаа тэр ажилтдаг байх юм баярлалаа. Тэр битэрч нэг хэрэггүй л дээ. Гэтэ миний ганц хүндж байгаа юм. Тэрийн тэр автобусны жолооч юм штэ. 100000 кип билүү. 100000 кипэд бензин хийгээд заяа. Тэгээд $80-оор битэрээ бүрж ирсэн байна. Гэтэ яа. Тэгээд газар юм мэдхгүй юм. Тэгээд ядчих мөнгө тоолж мэдхгүй. Би хөдөлгөөлөх таач байлаа. Ганц сайхан сэтгэлтэй. Гэтэ 100-аас 109 маяг болсон тийм. Гэтэ бид хоёр өнөө хүртэл аялал үнхээр дасан замаар явж ирсэн. Тэгээ яг сүүлийн төсөл дээр ийм болж байгаа болохоор харцангуй гайгүй байна. Сэтгэл санааны хувьд болон бас нэг юм хэцүү бэрхшээлтэй тулгарч байгаа баяртай байна. Одоо энэ автобусаа тутаа санагдаж эхэлж байна. Тэгээ ямар ч гэсэн Винтиан очиод нэг өчрөө олсон доо. Гэтэ би бүр сая бодсон таксигаас шууд хятад явах юм билүү гэж. Нэг өрөвчөд мөнгө тооцож үзсэн. Тэгээ угаасаа нэмэргүй билээ. Ялчгүй Винтиан авах юм билээ. Тэгээ таны бэж аваад очилсан юм шиг. За, явчихсан байна. Бүжүүгээр хаяа. Кокос, манго, юу юм бэ? Ацаас юм. Поламбур, эндор. Лаос сандал олдохгүй. Чи яаж заахгүй? Хойно шахаад. За санис шиг гарчлаа. Нэрээ санис юм шүү. Яа, үсэн хатад. Манго болоод идээс авчихсан. Отоос харамчнаас авсан. Манго аим гоё. Манго гоосо гүцгүй. Яг манжи шиг авчихсан үе би мартахгүй. Яг сара манго манжин болгож авчихсан байна чи. Яг манжи шиг авчихсан. Хоёр дэвч тавчихсан. Тэгэхдээ тавчихсан. Энэ сэнзэ пүүл орно гэж яриад байгаа юм. Пүүл орж ирэхгүй. Бороо орол гоё гэж байна. Бороо орно гэхгүй. Тэгээд
Дүүрээ нийтж үгээр ингээд тэгээд би бороо зүгээр харах дуртай болохоос нь орох дуртай биш шүү дээ. Тэгээ дүүрээ нийтж үзмээр ингээд зөндөө тарах. Эмэгтэй хүн төгс эмэгтэй хүн. Вайта наах. Энэ миний мукбан шоу юм уу? Би гараад байгаа. Оо. Заваахыг зүзүүлж өгч байна. Тэ гоё юм аа. Энэ зөнгөө өнгөрч байна. Эхэлж байна. Монголын зоныг ч гоё ялгана. Ишүүчтэй байна. Яа би бүр энийг босмаар санагдаж байна. Монголд ийм гоё юу байдаг үү? Том манго. Жижигхэн ч юм. Монгол тарусны орнд манго зармаар байна. Тарус гоё за. Зун тарус тал яг талаад нь очиад халбагдаад идэх кино штэ. Хоёул хавирга мөнгөчж байгаа юм шиг. Яг хатооны 100 даацны нэгцэл хавирга ингэж мөчнө. Нүүр тэр чигээрээ наатлаа. Минийх наатаа ба. Чинээс наатаа. Би өсө чамд цэвхийг чатдаг. Яваасаа юм хийхдээ ч юм идэхтэй ч бүх юм нэг хүртэж. Хийхгүй зүгээр алхсан байсан ч ингэж нийлэнгүй унгааж алхаж чаддаг. Юу ч харахгүй. Хурцаа яста. Хамар хүрээ томтой. Илчээр томтой гэж чам. Тийм алтан нэрээ цоритсэн байх царайтай. Йоо яа. Дөөдрөөр харж байна өөрийгөө. Тэг хүний мэдлэл дандаа ингэж хүнд юм өгч байгаа царайтай. Харич. Их өглөгч. Яа нэрээ яс мөлчж байгаа юм шиг мөлчлээ. Тэр мөлчгүй хаяа үнээр харамсаар амттай байна. Мөлчүүрсэн байна. Хоёр дуслаа. Коконат үлдсэн. Коконат одоо нэг татлах юм болон тасбаг байхгүй болохоор хонох газар аваад ч жагаад гатаар арж байгаа. Яа. Тэгээд коконат идэж үзэн. Би коконат ингэж хүсэж идэж үзье юм гэсэн. Хүмүүс амьд хийж идэх харсан. Зөвлөдөг шүү. Мартаа залхина. Тэгээд ядаж одоо үзэн би тийж одоо зүгсэн. Хичнээн халуун өдөр халуун коконат уусан ч гэсэн идэх шал. За бариулчлаа шүү. Тэний бодогчоо. Нора. За Токсэй монумент дээр ирсэн. Токсэй хаалхан дээр ирсэн байна. Гурван хэмжээ. Тийм. Ингэж хэмжээ. Юу ч ласан ингэж харагдчихэ. Винчан. Өндөр ажил олж байгаа юм байна. Өндөр ажил нэрэл хавартай гэхдээ чүгэн цэвэрлэн цэгцтэй. За Лаусын түүцгийн орой дээр гарч ирсэн сэтгэл.
Буддагийн. За ингээд ламнаар орчих байна. Gate of Victory. Өглөө нөгөө нэг юуны Лаосын тэр нөгөө нэг бөмбөгтөлтөөс бөмбөгтөлтийн тухай гэх юм да. Тийм хэлмэгт. Хэлмэгтлийн ч гэх юм арай биш юм. Бөмбөг Лаосын бөмбөгтлөөс гол өөрөөр хохирлоо юм тухай тийм үзээ үтсэн. Тийм эрүүл мэндийн яам юм шиг байгаа тий. Нээд юм шиг. Тэгээ ингээд оронгууд айгүйх им ирчихсэн тий айгүйсэн нөө. Үзээ ирнэ. Ахаа. Тэгээд хоёрын хоёр Лаосын хотын аяллаа зогсоол маань жижиг юм харагдаж байгаа юм нэ 7 дахь байшингийн өндөртэй хамгийн дээр одоо тэр яг энэ хэсэг дээр нь гарч юу яасан хотыг дөрөв талаас нь харсан. Тэгээд тийм за мэдгэдийн шиг аа. Тэгээд юуны цонхных нь хаалтны Батэн цонхоо дээр суусан буддаа гэсэн юутай хэлбэртэй тийм цонхны хаалттай. Тэгээд үнээр дотроо хан туурга бол янзын сайхан хийцтэй ийм гой хаалхан дээр янзын сайхан ч юу юм бэ? Ер нь бол хийцтэй. Их гой хийцтэй гэлэлцэж гихтарсан. Тийм одоо хаалхан дээр ирчээд амар олон зардаг юм. Тийм айгүйх нөө яг энэ хэсэг дээр одоо энэ хэсгийн үед дээр айгүйх тийм худалдаатай биш болох. Тийм худалдаатай. Тэгээд ийм газар дээр ирэхээ харцангуй жуулчид ирэх ёстой газар ихэд өнөөдөр их 50 байлаа тий. Тэгээд одоо бид хоёр хотын 3 дахь зогсоол Лаосын үндэсний музей рүү явж байна. Одоо эндээс нэг 5 км орчим алхаад тийм явчихна. Одоо яг өдрийн 1 цаг болж байна. Хамгийн халуун үе. Гэтэ бид хоёр одоо 5 км алхахаар сэтгэлийн жолоогоо хандаа юм хийхгүй л нэрнээс нь авшгаар. Харин үнэхээр амар халуун байна. Тэгээд яг бусад Таиланд, Малайз шиг бол чиглэг биш. Ерөнхийдөө бол чиглэг Монголоос чиглэг. Гэтэ Малайз, Таиланд энэ шиг бол яг тийм саунс чиглэг биш. Яг наашхаар түлхтээр нартай юм байна. Тэгээд угаасаа Лаос ч нөгөө далайд гарцгүй зүүн өмнөд Азийн ганц улс гэсэн. Тэгэхээр тэр нь л хэлээд юм шиг байна. Шаад иртээ. Миний харж байна уу? Тэр ингээ халбаг байна, тавг байна, өрөнг байна. Шаазан 4 зан, нэг сувраг. Энэ Лаосын юм тийм үү? Тэгээ яг тухайн барил яг мөсийн барилга болоод юм төсөртэй онгоцнууд юм байна. Над яа ахтрима Лаосын үндэсний музей яг Монгол яаж одоо дүрсэлбүү яг тэр дүрслэлээр ингэж харуулсан. Таиланд, Малайз, Таиланд, Камбож энтерт яг буддын шашинтай ирнэ. Бурхтыг бол яг ингэж дүрслэх байсан. Арай өөр одоо хэв маягтай байсан. Тэгсэн чинь юуны Лаосыг бол бүр яг Монголтай адилхан дүрслэлт юм байна. Монголоос жоохон тийм усан өнгөтэй, арай бүдэггүй өнгөтэй. Монголчууд болохоор маш тод өнгө хэрэглэдэг штэ. Тэгсэн чинь энд болохоор нэлээд тийм бүдэг өнгөтэй. Бүдэг усан дөө өнгөтэй. Ийм дүрслэл байна. За ингээд Лаосын газрын зураг. Тэгээ энэ ямар улсуудтай хэлдэг нь ингээд байгаа. За тэгээд энэ газар нутгийнхаа одоо газар зүүн бүсээр нь ингээд цагаагаар нь бүсээр нь ингээд нэг гоё явагдсан. За тэгээд одоо бодвол энэ амир авгүй юу юм. Голууд юм байна. Тэгээд одоо тухайн газар болгоны нэрүүдийн за энд бид хоёр бол одоо энэ Винтианд байгаа. Энэ капитал нь. Тэгээд энэ алдартай газруудын зураг. Тэгээд тухайн газар нутагт ингээд байдаг. Хим элементүүдийг ингээд тавьж өгсөн байна. Одоо жишээ нь энэ дээр
Ингээд байх шигтэй. За бид хоёр хаана ирсэн бэ чи? Үндэснийх нь номын сан. Вау. Ийм гоё номын сан. Nice. Тал дээрээс нь ингээд шивүүлтэй дээ. Ямар ч тач чи. Асал юуг нь авд юм шүү. Үгүй ялааг нь ялааг л авч шивүүлж байгаа. Гэхдээ ерөн зүгээр л боцсон. Энэ нөгөө нэг rice аха тий. Будаа. Энэ ингээд 8000 кип болсон. Энэ ингээд орооцсон багтаа үнээр том байсан. Тэгэл будаа гэж бодсон. Тийм будаа гэж бодсон. Тэгэл нэгээл сэтгэж дотроос нэг юм гарч ирсэн. Ямар сонио хатуу. Тэгээ энэ нь 5000, энэ нь 3000. Тэгээ монголоор бол 2000 орчим юм. Ямар хатуу юм бэ? Хоолой. Тэгээд интернет орж байгаа. Сүлэн дээр. Оо тийм байх. Хай тархаж явж байгаа. Шууд шалгах нотсон. Гин бодомжинд ажилласан ч ороод бүр шалгах бүх юм. Нэг нотсон. Гүйл нотсон. Хатааны бороо нэрээ амир гинт ороод тэгээд тэр бүр үнээр утсан ширүүн хүлэн авт юм байна. Тэгээд 2 хоног хансан Лаосын айласаа Лаос айл гэх юм уу? Лаос байдаг айласаа. Лаост байдаг Сиралион залуугийн гэрээс Аха. Хэрцээ явж байна. Одоо Лаосын тэр хороолын гудамжаар тусны хавар руу алхах юм явж байна. Яа. Яа. Би чинь биш дээ. Юм үзэж, нүд тайлж, нойргоо хонож, хоолгоо хонож, бас айхтрах гоё хоол байнга идэж хоолгүй эзэн онцсон чи. тээвэрт тээврүүдэд маш удаан цагаар. Гэтэ бүр үнхээр юм үзээцтэй. Зүгээр л муу юм хэлэхгүй гэж битгий гэж. Юм үзэж байна. Барамараа лифт норж байгаа. Анх удаа ингэж хүнтэй хамт норж үзлээ. Би дандаа санаачлахаараа ганцаараа нордог байсан. Амьдралдаа. Амар дэч байсан тий. Тэгээд хүнтэй хамт норж үзсэндээ баяртай байна. Эмэр замаар явчихва. За бид хоёр Лаосын Винчанаас Хятадын Күмийн орох автобусанд суудсан. Унтлагын автобус. Тэгээ одоо би энэс дэш толгоогоо ингээд яаж болохгүй ингээд нэлийн автаагаа ингээд хөвтцэн. Тэгээд энэ жижигхэн орон зайд явж байгаа. Тэр интернет болцсон. За одоо автобус маань зогсоод буудалж цайлж цай өгсөн юм шиг. Тэгээд маргааш одоо 7 цаг болж байна. Тэгээд маргаа өнөөдөр 2 цагаас автобус хөтлсөн. Тэгээд маргааш бүр шөнийн 12 цагт Күминд очих юм шиг байлээ. Тэгээ Күмийн Лаосын Винчанаас Күмийн хүрэхэд жаах хартангуй байгуу. Одоо Хятад руугаа очиод Күминасаа Бээжин хүртэл одоо тулж байгаас 3 дахин их зам туулах юм байна. Мапаас харсан чинь тэгээд хурдны галт тэргээр 35 цаг. Амар гоц. Энд юуных нь автобусных нь Хятадд бит хоёрыг Монгол гэсэн чинь бүр гайхаад Монгол гэж баг уус мэдгүйсэн тэгээ.
Нөгөө Монголоос амар хол байдаг Тийм. гэсэн үг болохоор. Тийм бүр нөгөө зүрийнх нь комьюнийх болохоор бүр ерөөсөө Монголын талаар мэдлэг байхгүй. Монголоо гэд тэгээ бид хоёрын байх ч юм. пассвортыг хараад пассвортны юу илээ нөгөө нүрийг нь хараад өө гэж гайхаж байна. Хараалээс. Тэгэл олон хүнд гайхуулж явна. Монгол гэдэг ганцхан тийм автосны хятадууд зөндөө олон хүмүүс аюу хөтөл авч ирсэн тийм. Монголоо Хэлж чадахгүй. хэлж чадахгүй. Одоо бүрэнгээ болсон нэлээ хараагүй болсон байна уу? Нэг Twilight-ийн 1-р анги өнгө шиг өнгөтэй болсон. За. Куми.